Засгийн газрын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Алс холын Ховд аймаг болон Говьалтай, Баян хонгор, Өвөр ханган аймагуудад Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт ажилласан тухай тэмдэглэлээр хүргье. Хаврын ихэнх сар дуусах төгсөж байгаа хэдий ч өнгөрөх 7 хоногт баруун аймагуудаас эхлэн нийт нутгийг хамраа орсон их хэмжээний цасны улмаас зам даваа хаагдаж, зарим аймагуудад өвлжилт хүндрэх төлөв үүссэн бол өнгөрсөн өвлийн хэмжээнд бараг л цас ороогүй баруун аймагуудад энэ удаагийн хаврын цас шар тос гэгч боллоо. За гэхдээ засгийн газрын тэргүүн энэ удаагийн байгалийн өөрчлөлттэй газар дээр нь танилцсны хувьд өвлжилт хүндэрч болзошгүй аймагуудад улсын нөөцөөс тусламж дэмжлэг үзүүлэхээр болсноо дуулгасан юм а. Өвлжилт хаваржилтын хувьд бол бас хүндэрж байгаа аймагуудад засгийн газар бол анхнаас нь эхлээд бэлтгэлээ хангахаас нь өсвөлээд бол шийдвэр гаргаж дэмжлэг тусцаа үзүүлж ирсэн. Зарим нэг аймагуудад бол 100 сая төгрөгийг өгсөн, зарим нэг аймагуудад бол өвс хичээлийг ч гэсэн нийлүүлсээр ирсэн. Гэхдээ сая одоо намайг ингээ явж явах хугацаанд бол бас нэлээгүй хэмжээний цас орлоо. За зарим орон нутаг бол та хэд маань ч гэсэн бас цуг явж ирсэн учраас мэдж байгаа. Зарим орон нутагт бол энийг одоо цас орж байгааг талархаж хүлээж авч байна тийм ээ. Өвөл нэг ч цас ороогүй байсан. Одоо бол бас энэ шар тос орлоо гэсэн байдлаар. Өнөөдөр шинэ өвөр хангаад ирэхэд бол энэ байдал арай өөр байна. Өвөр хангаад урд нь бас нэлээдгүй их цастай байсан учраас өнөөдөр бол малчтын маань мал бэлчээрт гарах ямар ч болцоогүй болсон. Тийм учраас бас засгийн газрын нөөцөөс нэг 300 тонн өвсийг бол өвөр хангаад өгөх, за мөн 500 тонн тижээлийг 50% өнгөлтөөр өгөхөөр ингэ шийдвэрлэж байна. Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт, Ховд, Говьалтай, Баян хонгор, Өвөр ханган аймагуудад томилтоор ажиллах хугацаанд аймаг бүрийн иргэдтэй уулзалт хийж иргэдийнхээ санал бодлыг сонссон. Тэрээр ард иргэдтэйгээ уулзаж байж тэднийхээ санал бодол дээр тулгуурлан засгийн газар шийдвэрээ гаргаж байгааг онцлог хэлсэн юм а. Засгийн газрын тэргүүн ажлаа аваад 8 сарын хугацаа өнгөрөхөд 11 аймгийн ард иргэдийнхээ санал бодлыг сонссон нь энэ юм. За иргэдийн санал бодлыг сонссноор тухайн орон нутагт юу шаардлагатай байна вэ гэдгийг зөв зүйтэй тодорхойлох явдал юм а. Уулзалтуудын эхэнд ерөнхий сайд засгийн газраас өнгөрсөн 8 сарын хугацаанд баримталж ажилласан бодлого болон гаргасан шийдвэрүүд за өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Хөдөө орон нутгийн иргэдийн тухайд засгийн газраас Чингис бондын хүүгийн төлбөр болон 580 сая ам.долларын асуудлыг шийдвэрлсэн, Чалкогийн өрийг төлөх гэж байгаа, олон улсын валютын сангийн өргөтгсөн зээлийн хөтөлбөрт хамрагдах гэж байгаа зэрэг эдийн засгийг сэргээх томоохон арга хэмжээнүүдэд талархалтай хандж байгаагаа хэлсэн юм а. Монгол улс төлж чадахгүй байна гэд бидний зээлжих зэрэглэлийг үнэлгээ өгдөг байгууллагууд буулгаж ирснийг та нар маань санаж байгаа. Энэ Монгол улс ер нь төлж чадахгүй юм байна гэд. Тэгвэл бид чадсан. Төлбөрөө төлсөн. Одоо бол бидэнд хугацаа тулсан өөр байхгүй. Хөрөнгө оруулагч нар Монгол улсад итгэж эхэлсэн. Итгэж эхэлж байгаагийн ганцхан жишээ нь юу вэ нөхөр? Сая 580 сая долларын бондыг төлөхөд бид нар санхүүгийн зах зээл дээр гараад road show гэж юм хийдэг. Хөрөнгө оруулагч нартай хилцэл хийдэг. 124 сая долларын захиалгыг хөрөнгө оруулагч нарын дунд өгсөн. Бидэнд 124 сая доллар хэрэгтэй байна. Энийг санхүүжүүлээч гэдэг саналыг. 124 сая долларт гадаадын хөрөнгө оруулагч нар 3.3 тэрбум долларын саналыг ирүүлсэн. 3.3 тэрбум долларын санал. Энэ бол гадаадын улс орнууд, гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол улсад за энэ улс чинь одоо нэг зөв замаар, одоо нэг зөв хөдөлгөөнөөр энэ Монгол ардын нам чинь цаашаа бас нэг улс орноо аваад явчих болцоонд бүрдэж байгаа юм байна гэсэн итгэлийг үзүүлж байна гэсэн үг. Бид тэр 3.3 тэрбум доллароос 124 саяын хүүгийг багасгаж аваад үлдсэний за баярлалаа бид дараа та бүхэндээ эргэж хандна гэдэг байдлаар хойш тулсан. Ямар ч байсан одоо гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээж эхэлж байна. За ингийн тулд бид нар бас олон улсын санхүүгийн байгууллагуудтай зайлшгүй хамтарч ажиллах ёстой. Энэ нь юу гэхээр олон улсын валютын сан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр бид хөрөнгө оруулагч нартаа батлан даалт гаргаж өгч байгаа. Өнөөдөр Монголын төр хэтэрхий сахилга батгүй байсан. Хэтэрхий сахилга батгүй. Өвөр ханган аймаг хамгийн олон хүн амтай, малтай, Монгол улсын томоохон аймаг. Иймд манай аймагт махны үйлдвэрийг ашиглалтанд ойрын хугацаанд ашиглалтанд оруулж өгнө гэсэн хүсэлтийг хэлж байна. За хоёрдугаарт нь дулааны станцын шугамыг 17-оос 18 онд багтааж ашиглалтанд оруулж өгнө. Эдгээр бидний бодож хүсэж байгаа зүйл танаа засгийн газрын явуулж байгаа бодлого олон улсын байгууллагаас манай онд өгч байгаа зөвлөмж
Энэ гол яг өдөр ятараар нийлээд байна. Засгийн газарт энэ үр дүнтэй ажиллаж байгаагийн хувьд баяр хүргэж талархал төсөөлмөр байна. За өрхийн эрүүл мэндийн төвүүд маань үүсэн тогтноод үйл ажиллагаагаа явуулахад өнөөгийн хувьд бид бүхэн бас энэ өнөөдрийн санхүүгийн эдийн засгийн байдлыг бодож байна, мэдчил байна. Тэгсэн мөртлөө хэлэхгүй байхгүй болохгүй. Бас яг мэрэгжлийн хүний хувьд гарч ирээд хэлэхгүй байх болохгүй нэг зүйл маань нэг иргэний санхүүжилтийг л жаахан нэмэгдүүлж өгөөсэй л гэдгийг хүсэж байна. Сүүлийн 8 жил өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүждэг нэг иргэний санхүүжилт ерөөсөө нэмэгдээгүй. За ер нь Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааг иргэд олон дүн боломжтой байна гэж үнэлж байгаа. За зарим нэг хэсэг нь одоо удаан байна ийм тийм гэж шүүмжилдэг гэсэн төвдөө. Ер нь бол за төргөн шуурхайгээд алдаатай бодлого хийгээд байвал дөрвөн байхыг арга байхгүй. Тийм учраас ер нь одоо хийж байгаа энэ үйл ажиллагаа энэ юм бол өнгөн зөв байна. Бодлогын одоо гол нөхцөл юмнууд төлөвлөгдсөн байна. Ийм учраас одоо хэрэгтэй болон хариуцлагажуулаад ингээд одоо ажиллавал бас үйл ажиллагаа сайжрах ийм одоо хандлага байна. За тэгэхээр манай Ховд аймагт бол тулгамдаад байгаа олон асуудлууд байгаа. Тэдний томоохон асуудлыг та бүхэн шийдэж байгаа юм шиг байна. Энд бол бас талархалаа илэрхийлье. За манай Ховд аймгийн хувьд бол 40 мянган орчим суугчтай 8 мянган гэр орон сууцны хороор дамжирж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр нийт хүмүүсийн маань үндсэндээ 30 орчим хувь нь орон сууцнд байдаг. Үлдсэн хэсэг нь гэр хороолт байдаг. Тэгэхээр утааны асуудал нэлээд хүнд байгаа. Өнгөрсөн 4 жилд 1100 орчим айл дээрх орон сууцнд орсон байдаг. Тэгэхээр одоо бид бүхэн дараагийн 4 жил юм уу дараагийн ахаад 4 жил бид бүхэн ахаад 1200 айлыг орон сууцнд оруулах юм бол үндсэндээ 70% нь бол орон сууцаар хангагдах юм. Тэгэхээр утаа бол бас 50%-аар буурч байна гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд манай дулааны станцын асуудал дээр бас анхаарч өгөөч. Одоо 4-5 жилийн өмнө автогийн сайдыг ирэхэд энэ эрчим хүчний асуудлыг тэглэж энэ секретар юуны агаарын бохирдлыг одоо энэ асуудлаар яана гэж одоо багасгах одоо аймагуудад эрчим хүчний асуудлыг шамдруулах шөнөөр гэж амлаж яасан. Тэр одоо ингээд засгийн газрын урд гишүүд амлаад дарга нь тэргүүнд амдаа явуулж яасан. Одоо Ховд аймагт өндөр үнэтэй цагтаа хэрэглээд байна. Энийг шийдэх боломж байдаг юм уу? Энэ агаарын бохирдолтой холбоотой бидний эрүүл мэндийн холбоотой. Тэгэхээр манай Ховд аймагт бол эрүүл мэндийн салбарт бас үнэхээр энэ засгийн газар тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад баяртай байна. Өнөөдөр одоо Азийн элчийн банкны шугамар 16 тэрбум төгрөгийн одоо барилгын онцгойн нийтийн барилгын асуудлын мөн одоо Бельгийн төслөөр 14.2 сая тэрбум төгрөгийн одоо тоног төхөөрөмжийн асуудлыг ингээд ижбэрээр шийдчихээр бас манай ерөнхий сайд ажиллах хугацаанд боотоор хийж явах хугацаанд бас мэдгэлээ. Энэ бол үнэхээр манай баруун хязгаар Ховд аймгийн эрүүл мэндийн одоо тавьж байгаа үнэхээр том халамж юм аа гэдэг манай ард хүмүүс ойлгох байхаа. Сая бид бүхэн ерөнхий сайдыг ирэхэд Ховд аймагт хэрэгжүүлэх 23 томоохон тест хэмжээний төслийг номлож хэвлэж танилцуулсан байгаа. За энд бол одоо сая түрүү яг эдгээр нусан цэглэгээ станц, СМТ үйлдвэр, гангийн үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр, за эмнэлэг сургуулийн эмнэлгийн одоо 60 сумын эмнэлгийн барилга, одоо сургуулийн загварууд маш олон барилга байгууламжууд үйлдвэрийн газруудыг болоод төсөв тооцоог нэг өгсөн байгаа. Тэгэхээр энэ одоо томоохон төслүүдийг дэмжих талаар засгийн газар маань ерөнхий сайд маань бас анхаараарай. Автоматын ард түмэд өхөн элэг ходоод гэдэг юм бол үнэндээ байхгүй болсон. Энэ бол нутгийн маань уснаас шалтгаалж ирсэн. Ингээд усны асуудлыг шийдэж өгсөнд маш их баярлаж байна. За нөгөөдөөр дулааны станц эрчим хүчний асуудлыг нэн даруйхан бас шийдвэрлэж өгч байгаа юм байна гэж итгэл төгс байна. За мөн Баян хонгор говьтай чиглэлийн замыг одоо засмал сантай болгож байгаад нь улаасыг баярлаж байна. Та бүхний хийсэн ажил ард түмэндээ үнэлэгдэж байвал та бүхний цаашдын ажил улам өрчтэй хүчтэй байх болно.
Үүнээс гадна орон нутгийн иргэд засгийн газраас гаргасан шийдвэрүүд болох тэтгэврийн насны иргэн бүрт насны хишиг хүртээх, тэтгэврийн зээлийн урдчилгаа 50%-аар хүүг болгох, тэтгэврийн зээлийн хүү бууруулсан зэрэг ахмадуудаа зориулсан бодлогууд мөн өргөн уудам нутаг дэвсгэртэй монголчуудаа олуулаа болж хөгжихийн давуу талыг тусгасан эхчүүд, эмэгтэйчүүд рүү хандсан бодлогын хүрээнд хэрэгжсэн олон хүүхэдтэй ээжийн тэтгэврийн насыг 1.5 жилээр тооцох. За хүүхдээ асарч явах хугацаанд 2-3 дахь хүүхдээ төрүүлбэл тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх зэрэг шийдвэрүүд оюутан залуус хандсан бодлого буюу боловсролын зээлийн сангаар дамжуулж сургалтын төлбөрийн зээл авч ажлын талбар дээр гарсны дараа эргээд төлөх нөхцөл зэрэг засгийн газрын шийдвэрүүдэд иргэд талархалтай хандж байна. Манай засгийн газрын барьж байгаа гол бодлого бол юу гэхээр ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонсох. Ард иргэдтэй уулзаж санал бодлыг сонсож байна гэдэг чинь тухайн орон нутагтаа ямар асуудлыг шийдэх шаардлагатай байна вэ гэдгийг хамгийн зөв оновчтой тодорхойлох гэж үзэж байгаа. Тийм учраас манай сайд нар бол бас бүх аймагтаа хурж ажиллаж байна. За миний би өнөөдөр бас ажил авснаасаа хойш 11 дахь аймаг дээр ирж ажиллаж байна. Ингээ ажиллаа явж байхад бол ард иргэдээс гарч байгаа санал бол за мэдээж эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас ахуй амьдрал маань жоохон хүндхэн байна гэдэг зүйлийг бол уулзалт болгон дээр ард иргэд маань ярьж байна. Энийг сайжруулахын төлөө засгийн газар бүхий нөөц олцоогоод ажиллаж ажиллана гэдгийг бол ард иргэдэд хэллээ. Мэдээ ард иргэдийн бас гол санаа зовж байгаа юм юу гэхээр эрүүл аюулгүй тухтай орчинд амьдрах нь бол бас ард иргэдийн бас хүсэл шүү дээ. Тийм учраас яг гэхээр хэд хэдэн аймагуд дээр бол ард иргэдэд шаардлагатай байгаа эрчим хүчний станцын асуудал, шугам шүлжээний асуудал, за мөн зарим нэг газруудад бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн техник тоног төхөөрөмжийн хангамжийн асуудал, эмнэлгийн үйлчилгээний асуудал, боловсролын асуудал гэх мэтлэн олон асуудлууд дээр бол ард иргэд маань санал гаргаж байна. Тэгэхээр манай бүрэлдэхүүнд явж байгаа ажлын хэсгийн хувьд бол бас тодорхой зарим нэг асуудлуудыг бол газар дээр нь шийдээд ингээ явж байгаа. Баруун аймагуудын хэмжээнд тулгамдж байгаа гол асуудлууд бол дулаан, цахилгаан, эрчим хүчний асуудалтай холбоотой хүндрэлүүд байдаг. Мөн нийслэл хоттой холбогдсон автозамууд зарим газартаа нөхөж хийгдэг байгаа. За засгийн газрын тэргүүн газар дээр нь ажиллаж байх үеэрээ зарим томоохон шийдвэрүүдийг гаргалаа. Ховдчуудын өмнө тулгамдж байгаа гол асуудал бол найдвартай эрчим хүчээр хангагдах явдлаа. Өмнө нь дөрвөний усан цахилгаан станц баригдсан ч энэ аймгийн хэмжээний 30%-ыг л эрчим хүчээр хангаж байна. Иймд үлдэгдэл эрчим хүчээ хил залгаа өмнөд хөршөөс авч байгаа юм. Үнэн ч өндөр байгаа. Иймд энэ удаад засгийн газрын тэргүүний шийдвэрээр 64 мегаваттын хүчин чадалтай 260 гаруй сая ам.долларын төсөв төртөгтэй усан цахилгаан станцыг Эрдэнэ бүрэн суманд барихаар шийдвэрлэлээ. Ажлыг 2017 онд багтаж эхлүүлнэ. Ховд аймагт шийдсэн дараагийн нэг том асуудал бол Ховд Баян Үйлгийн чиглэлийн 163 км хатуу хүчилттэй автозамыг барьж энэ онд багтаан ашиглалтанд оруулахад засгийн газраас анхаарлаа хандуулахар болжээ. Энэ ажлын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас гаргах юм а. Үүнээс гадна ерөнхий сайд Эрдэнэ хотын энэ удаагийн албан томилтын хүрээнд шийдсэн дараагийн нэг том шийдвэр бол Баян онгор Говьалтай чиглэлийн 263 км хатуу хүчилттэй автозамыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулах шийдвэр юм. Дээрх хоёр зам баригдсанаар Баруун аймгийн нийт иргэд Улаанбаатар хотоос Баян Үйлгийн аймаг хүртэлх бүх аймагуудыг холбосон 1000 гаруй км хатуу хүчилттэй автозамаар тогтвортой зорчих боломж нэгдэнэ. Ерөнхий сайд Эрдэнэ хот Ховд аймагт ажиллах үеэрээ Тус аймагт байрлаж баруун 5 аймгийн иргэдэд үйлчилж байгаа бүсийн онцлогын эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус төвийн хувьд үйл ажиллагаа нь хэвэн явж байгаа хэдий ч барилгын засварын ажил муудсан тул энэ тал дээр засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүссэн байгаа. Тус төвийн барилгыг шинжлэх ажлыг яаралтай эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Ерөнхий сайдын ажилласан дараагийн аймаг бол Говьалтай. Тус аймгийн хэмжээнд тулгамдж байгаа хамгийн том асуудал бол ундны ус буюу цэвэр усаар хангагдах асуудал юм. За энэ асуудал олон жил яригдж байгаа. Тус аймгаас сонгогдсон улсын их хурлын гишүүнд давтарч барилга хот байгуулалтын сайд байхдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж Тайшир суманд 4 жилийн өмнө ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулан аймгийн төвийн иргэд Тайшир сумаас ундны усаа зөөврөөр хэрэглэж байгаа юм байна. За гэсэн чи энэ нь үйлдвэрийн хүчин чадлаас хамаарат аймгийн нийт иргэдийн 30%-ийг л цэвэр усаар хангаж байна. Тиймээс аймгаас 50 км аслагдсан Тайшир дахь цэвэршүүлэх үйлдвэрээс аймгийн төв рүү буюу Алтай сум руу ундны усны ган хоолой татаж иргэдийг цэвэр усаар хангах хувилбарыг дэвшүүллээ. Австралийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар энэ ажлыг хийх шийдвэрийг ерөнхий сайд Эрдэнэ хот гаргалаа. Нийтдээ 14 сая еврог зарцуулагдах энэ ажлыг ойрын 2 жилийн хугацаанд шийдэх юм а.
За ерөнхий сайд говьалтайчуудтай уулзах үеэр Тус аймгийнхны толгойн өвчин болсон 2 том асуудлыг засгийн газраар хурлаар шийдэхэр болсныг дуулгасан юм. Усны асуудлаас гадна Баян-Онгор Говьалтай аймгийг холбосон 263 км автозамыг энэ ондоо багтаан концессийн гэрээгээр шийдэхэр болсныг хэллээ. Дээрх 2 ажил нийтдээ 285 тэрбум төгрөг зарцуулагдах юм. За ерөнхий сайд Эрдэнэт энэ удаагийн хөдөө орон нутагт ажиллах хүрээнд Говьалтай Өвөр хангай аймгийн мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Баруун болон төвийн бүсийн мэрэгжилтэй ажилтан бэлтгэдэг энэ төвүүдийн хувьд нийтлэг 1 хүндрэл байна. Бага тоног төхөөрөмж сургалтын баасдаа тохируулж хэдхэн төрлийн мэрэгжилтнүүд бэлтгэдэг. За зах зээл дээрх мэрэгжилтнүүд нь хангалтчаад байхад дахин төгсгөж гаргаад байна гэдэг нь өөрөө сургалтын бодлого алдаатай байгаагийнхаа гэж засгийн газрын тэргуунд өгнөлээ. Тиймээс цаашид нэгдсэн зохион байгуулалтанд оруулж ямар мэрэгчлэр боловсон хүчин бэлтгэж гаргах вэ гэдгийг төрөлжүүлэх ёстой. Үүн дээр засгийн газрын анхаарлаа хандуулж хэрэгтэй боловсон хүчин бэлтгэх тоног төхөөрөмжөөр ойрын хугацаанд хангах шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын тэргүүний газар дээр нь шийдвэрлсэн дараагийн нэг томоохон асуудал бол Өвөр хангай Баян-Онгор аймгуудын нэг дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах шийдвэр юм. За энэ аймгуудад олон намдаралтын зуух ажиллаж байгаагаас өнөөдөр агарын бохирдол хэдийнэ үүссэн. Засгийн газар станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд анхаарч ажиллах шаардлагатай. За баруун бүсийг эрчим хүчээр хангах хүрээнд олон жил яригдсан энэ асуудлыг энэ засгийн газар тухайлан анхаарахаар боллоо. Баян-Онгор аймагт ажиллах үеэрээ ерөнхий сайд Эрдэнэт дагалдан яваа хүмүүсийн хамтаар Тус аймгийн төвд ажиллах ажлын байр гэр ахуйн тавилга үйлдвэрлэдэг жижиг үйлдвэртэй танилцсан юм а. Мөн бизнес инкубатор төвийн жишгээр барьсан ч одоо хүртэл ашиглаж чадахгүй байгаа ажилсаг төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ төвийн барилгын ажлын санхүүжилт болох 540 сая төгрөгийг улсын төсөвт суулгуулахар шийдвэрлэлээ. За мөн төв ашиглалтанд орвол шинээр 500 гаруй хүнийг ажлын байраар хангах юм а. Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих 21 хөтөлбөрийг санаачилсан байна. Засгийн газрын тэргүүн хөдөө орон нутагт ажиллах үеэр уг хөтөлбөрт хамрагдаж болохоос орон нутгийн онцлог тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатын жишээ олгож дээрх 2 газартай танилцсан юм а. Энэ төвүүдийг дэмжиж өгвөл орон нутагт ажлын байр олноороо бий болох давуу талууд үүсэх юм а. Үүнээс гадна үйлдвэржилтийн бодлогын хүрээнд шийдэх дараагийн том гарц бол мах сүүний үйлдвэрүүдийг аймагуудад байгуулах тухай асуудал юм. За гэхдээ аймаг бүр ерөнхий сайдад мах боловсруулах үйлдвэртэй, цементийн үйлдвэртэй, хуурай сүүний үйлдвэртэй болмоор байна гэсэн хүсэлтийг тавьсан байгаа. Хэрвээ аймаг бүрт ийм үйлдвэрүүдийг баригдчихвал нэгнийгээ татаж унгах, өрсөлдөөнд зах зээлийн зарчмаа даахгүй хүрэх учраас засгийн газраас судалгаа хийж махны 12 үйлдвэрийг аймагуудын дунд барих шийдвэрийг гаргалаа. Одоогийн байдлаар Хөвсгөл, Баян-Онгор, Өвөр хангай гэсэн 3 аймгийн мал эрүүл мэндээрээ цэвэрт тооцогдож байгаа. Тиймээс дээрх 3 аймагт махны үйлдвэрийг нэм тэргуунд байгуулна. Харин нэгэнт баригдсан махны үйлдвэртэй аймагуудын мах боловсруулах үйлдвэрийн өмчлөлийг орон нутагт нь шилжүүлэх, хэвийн үйл ажиллагаа явуулдаг нөхцөл боломжуудаар хангахаар болжээ. Засгийн газраас баримталж байгаа бас нэгэн асуудал бол мах сүүний аяны хүрээнд Японы хөрөнгө оруулалтаар хуурай сүүний үйлдвэрүүдийг аймагуудад байгуулж байгаа. 60 ширхэг хуурай сүүний үйлдвэрийг энэ 4-р сард сүүний гарц сайтай аймагуудыг түшиглэн байгуулахаар шийдвэрлэлээ. Өвөр хангай аймагт ажиллах үеэрээ ерөнхий сайд Өвөр хангай Баян-Онгор аймгийн дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах хүрээнд дулааны цахилгаан станцыг Эксим банкны санхүүжилтээр шийдвэрлэж 2018 онд ашиглалтанд оруулах болсон шийдвэрээ мөн дуулгасан байгаа. Өвөр хангай аймгийн 900 нарийн тэл сумдын дотоод шугам сүлжээг шинжлэх ажилд 100 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ мөнгийг эрчим хүчний салбарын хөрөнгөөс шийдэж өгөх шийдвэрийг гаргалаа. Тус аймагт өнгөрөх 7 хоногт орсон их хэмжээний цасны улмаас мал төлөж эхэлсэн энэ үед хаваржилт хүндэрч болцсохгүй тул улсын нөөцөөс 300 тонн өвс малчтад үн төлбөргүй олгож 500 тонн тижээлийг 50% хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын баруун аймагуудад ажилласан энэ удаагийн томилтын хүрээнд Ховд аймгийн хэмжээнд хүн эмнэлгийн үйлчилгээнд ашиглах зорилгоор 1 УАЗ пурган автомашин, 7 УАЗ 469 автомашин өгсөн бол Баян-Онгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 5 автомашин, Өвөр хангай аймгийн хэмжээнд 8 автомашин, мөн 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 нэр төрлийн 193 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлт өглөө. За ийхүү Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт өнгөрсөн 7 хоногт Ховд, Говьалтай, Баян-Онгор, Өвөр хангай аймагуудад ажиллаж ард иргэдийнхээ саналуудлыг сонсоод ирлээ. Засгийн газрын тэргүүний ахалсан ажлын хэсэгт сайдууд яам бүрээс асуудал хариуцсан газрын дарга нар зарим аймагт тухайн тойргоо сонгогдсон улсын хурлын гишүүд багтан ажилласан юм а. Томилолтын хугацаанд ерөнхий сайд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдэж, томоохон хөрөнгө оруулалтын болон олон жил яригдчих хүлээсэн ажлуудыг үргэлжлүүлэх шийдвэрүүдийг гаргалаа. Иргэнтэй
Монгол улсын засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг захим орчинд дараах хаягуудаас цаг алдалгүй шуурхай хүлээн аваарай. Засгийн газрын албан ёсны вебсайт засаг цэгийн Facebook орчинд Монгол улсын ерөнхий сайдын ажлын алба нэрээр, Твиттерд ерөнхий сайдын ажлын алба нэрээр тус хандаарай.